одоо дэмжих ёстой гэж ойлгож байгаа. Гэхдээ энэ дээр бодлогын хувьд бол нэг хэд асуудал байна. За тухайд бол одоо газрын төсний үйлдвэр төрийн өмчт компани, төрийн өмчт үйлдвэр. За гэтэл бидэнд одоо газрын төсөө олборлох төрийн өмчт олборлолт хайгуулын компани алгаа. Өрөөдөд гадаадын компани хараат. Тэгээ энэ асуудлыг би яагаад сайн мэдэж байна гэхээр Дорнод аймгийн засаг даргаар ажиллахдаа Монгол улсын нийт газрын тосны 95% нь зөвхөн Дорнод аймгийн нутгаас олборлож байгаа учраас энэтэй холбоотой харилцааг бас жоохон гадарлана. Тэгэхээр энэ үйлдвэргээ түүхий эдийг яаж хангах гэж байгаа юм бэ гэдэг асуудлыг би нэгдүгээр аж үйлдвэр эрдэс байдлын яамнаас удаа асууя. Энэ байнгын орооны тогтоол 25 оны 1-р сарын 22-ны өдөр гарсан. Энэ тогтоолын 5 дахь заалтан дээр үйлдвэр чаардагдах түүхий тосыг дотоодын их үзэс бүрэн хангах бодлогыг хэрэгжүүлэх гэдэг. Яг энэ чиглэлээр ямар ажил одоо бодлогын яам хэрэгжүүлж байна гэдэг би нэгдүгürt асууя. За мөн энэ үйлдвэртэй одоо хоёр хөршдөөгөө ер нь яаж хамтарч ажиллах талаар одоо төлөвлөж байгаа юм уу ийм бодлого манай аж үйлдвэр эрдэс байдлын яамд байгаа юу? Тухайлбал одоо түүхийдээ хойд хөршөөс авна эсвэл Казахстанаас авна гэсэн юм яриад байгаа. Тэгээ энэ газрын тосыг тээвэрлэнэ гэдэг чинь өөрөө их нарийн технологитой шүү дээ. Ер нь бол газрын тосыг олчлон дамжуулах холбоогоор тээвэрлэдэг. Автозамаар тээвэрлэнэ гэвэл эсвэл төмөр замаар тээвэрлэнэ гэвэл өртөг бол маш өндөр. Эсвэл далайн тээвэр байдаг. Тэгээ энэ өөрөө юм технологийн онцлог одоо сонголттой бүтээгдэхүүн учраас ингээд түүхийн нэвтэр хангана гэдэг бол өөрөө их том одоо асуудлаа. Тэгэхээр энийг одоо юу гэж үзэж байна? Нөгөө талд нь одоо өмнөд төршөөс хөршийн компани Петрожаны Дачин Тамсаг гэдэг компани за 2016-7 оноос эхлээд ингээд нэмэлт хөрөнгө оруулалт оруулахгүй цооног нэмж өрөмдөхгүйгээс одоо шалтгаалсан ийм одоо олборлолтын хэмжээ бол буурсан. 2 дахин буурсан байна. Одоо нэг 500 мянга хүрж ийн үгүй. За Дорноговд нэг 50 мянган одоо тооныг олборлож байгаа. Нийт олборлолтын 5% Дорноговд, 95% Дорнодод. Тэгэхээр энэ гадаадын компанид найдаад ингээд түүхийдээ за болчих байх таа гэд ингээд яваад ах уу. За мөнгө нь байвал мөнгөөр зоджоод үйлдвэрийг бол барьчиж бол болох юм шиг байна. Одоо энийг харин түүхий тосоо яаж дотоод их усроо хангах вэ гэдэг асуудал хамгийн чухал. Энэ газрын тос чинь ингээд олборлолт, тээвэрлэлт, боловсруулалт гэдэг ийм өөрийн технологийн одоо онцлогтой. Энэ үйлдвэр 1.5 сая тонн хүчин чадлаараа бүрэн ажиллаж чадахгүй бол санхүүгийн хувьд алдагдaltaй ажил. Тийм учраас энэ бол их том асуудал шүү. Тэгэхээр энэ дээр ер нь ямар тооцоол байгаа вэ? Монгол газрын тос одоо үйлдвэр ийм одоо захирал энэ дээр нэг надад одоо хариулт өгөөч ээ. Өөрөөр хэлбэл одоо дотоодынхоо өөрсдөө шалтгааллах зүйлээ бүгдийг хийхгүй бол яг одоо гадаадын компани ингээд олборлолтоо нэмнэ гэсээ одоо тэгээ тэр үедээ болох байхаа гэдэг ийм бүдүүн баараг одоо байдлаар хандаж бол бас огт болохгүй. Тийм учраас манай байнгын хороо үйлдвэр чаддаг түүхий зөв дотоодын үсээр бүрэн хангах бодлого гэдгийг одоогоос 1 жил хагасын өмнө гаргасан энэ тогтоолыг засгийн газар түргүүлсэн байна. Тэгээ би энэний биелэлт ямар байгаа гэж бодож байна. Энэ дотор их олон заалт байгаа. Би цаг байгаа учраас зөвхөн энийг нь одоо асууж. Тэгэхгүй бол ингээ хонхон дуурахаар дамран таг. Хоёулаа дуурахаар ламан таг гэдэг шиг ийм байдал. Тэгээ маш чухал асуудал хөндөж байна. Маш тодорхой хариулт өгөх ёстой. Газрын тос боловсруулах үйлдвэрийн өртөг өсөд хугацаа сунжраад байгаа нэг талтай. Нөгөө талдаа тэгээ газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд ортол түүхийдэнд байхгүй наач ажиллахгүй. Монголчууд бүгдээрээ энэ газрын тос боловсруулах бензин шатхын өөрсдөө үйлдвэрлэдэг болохыг одоо олон жил хүсэж ирсэн. Одоо ч маш их хүсэж байгаа. Дамд нэмсад хариулъя. За их асуугаасаа гэж бодож байсан асуулт асуусанд баярлалаа. Нэгдүгээрт газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг тасалдуулах ажилд манай Монголын төрийн шатны байгууллагууд системтэйгээр ажилласан юм шиг бүр нэг хорлох гэж байгаа юм шиг ажилласан эсрэг үйлдэлүүд зөндөө хийгдсэн байдаг. Сум тэр одоо талбай байгаа сум, аймаг, төрийн агентлаг, дээрэс нь одоо аудитын газар. За тэгээ одоо дараа нь сангийн яам тэгээд одоо энэ үе шүү дээ 1991-92 онд байгуулагдсан бүтээгдэхүүн баг гэрээ.
30 31 онд дуусна. 30-аад жил ингээд тамлаа хийчихсэн. Одоо бол энэ компанитай маргаантай асуудал ингээд шүүхтэр очиод ингээд бөөн ойлгогдохгүй нэг цасан бөмбөг шиг юм болоод тавигдсан юм байгаа. Газрын тос яриул их олон юм бий. Газрын тосны харилцааг ашигт малтмлын харилцаагаар шийдэж торгосон асуудлууд шүүхтэр очиод нэг ойлгогдохгүй шийдэгдсэн. Эсвэл одоо газрын тосны компани одоо ковидын үед асуудал үүсгэхтэн шал эсрэг талд нь гараа шийдсэн ийм юмнууд байгаа. Тэгээ удахгүй одоо эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийг дагуулад одоо бас тогтоолын төсөлийн олон улсын гэрээ хэлтсэтэй холбоотой асуудлыг оруулж ирнэ гэж төлөвлөж байгаа. Энэ хоёр сайд бас хариулах бах чи энэ хоёр сайд. За ер нь бол түүхийн эдтэй холбоотой асуудал бол манай улс 1.2 сая тонн хүртэл нүүдэн түүхийн эдийг өөрөө олборлдог байсан бол энэ хөрөнгө оруулагч аж ахуй нэгжтэй хийсэн одоо төрөл бүрийн маргаанаа шалтгаалаад одоо 300 мянга болсон. Тийм учраас бид дунд хугацаанд Орос улбооны улс болон бусад улсууд орнуудаас түүхий тос авчирж энэ үйлдвэрийнхээ түүхийн эдийг Монголынхтойгоо хамтруулж хийх юм төлөвлөлтийг хийгээд ажиллаж байна. За би одоо 11 сар цай дээр ажиллаж чинь тасралтгүй энэ ажлыг хийгээ явж байгаа. За нараачийн асуудал бол төрийн өмчөд аж ахуй нэгж байгуулад хайгуул судалгаа хийнэ гэдэг бол нин үгүй хэлэхэд асар үнэтэй тоглоом. 1 метр нь хамгийн багадаа $1000 өрөмтлөг хийдэг штэ газрын тос. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани газрын тосны дундаж компаниас жижигхэн байдаг. Газрын тос гэдэг бол өөр тоглоом. Үнэтэй тоглоом. Хайгуул дээр нь улсын төсөв татвар төлөгчдийн мөнгөөр хайгуул судалгаа хийнэ гэдэг бол хатуу тоглоом. Тун эрсдэлтэй. Тэгээ энэ дээр бол одоо хэрвээ одоо тим шийдвэр гаргаа явна гэвэл одоо би бол хэлэх юм мэдэхгүй байна. За хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдийн эрсдлийг л хувааж ингэж явахаас өөр хувилбар бол ер нь дэлхийн улс орнууд хэрэгжүүлдэггүй. Энэ бол төсөөч улсаач бас эрсдэлд оруулах ийм л тоглоом руу явах хаа. Гэхдээ газрын тос боловсруулах үйлдвэрт энэ жил одоо бас 2 км өрөмдөх ийм төсвийг бид нар бас тавьж өгөөл ингээл явж байна. Оролдох хийгээл явж байгаа. За тодруулчих. Бадамсрын гүшүүн. За би нэг иймэрхүү хариулт өгөх болов уу гэж бодож байсан. Энэ за миний хувьд Орон аймгийн засаг даргаар 9 жил ажилласан. Одоогоос 8-9 жилийн өмнө энэ компани үйл ажиллагааг 17 онд нэг 14 хоног 18 онд нэг 42 хоногийн хугацаатай зогсоосон. Тэгвэл бол засаг даргаад хуулиар олгогдсон эрхийн дагуу Монгол улсын төрийн хуулийг биелүүлж одоо энийг зогсоосон. Зогсоосны үр дүнд өнөөдөр энэ компани 200 гаруй км хатуу хүчлээ авцсамаар досоод хийж байгаа. Магадгүй миний хувьд аймгийн засаг дарга байгаагүйсэн бол энэ зам баригдад дуусахгүй байсан гэж би боддог. Усанд хяналт тавьдаг болсон гүний усны ашиглалтанд. Одоо 8 жилийн өмнө энэ зогсоосон юм өнөөдөр одоо ямар ч хамаагүй штэ. Дамжим сайдаа 8 жилийн өмнө зогсоосон юм. Хоёрдугаар одоо ариун зэд арга бас байна, хөдөлмөрийн сайд байсан Монгол улсын хуулийг хэрэгжүүлж байгаа. А ер нь бол хөрөнгө оруулагч гадаадын компанид буруу өгөхгүй. Бидэнд өөрсөнд байгаа. За дамжим сайд хариулъя. Тэгэхээр ер нь бол ингэж байгаа. Бид өөрсдөө энэ салбарт тун шин учраас дээрээс нь тойр цугцаараад асуудлаа шийдэх үгээс болоод энэ орон нутгийн удирдлагуудыг ч эсвэл одоо ингээд бусад одоо агентлагуудын дараа нарыг ч буруутгаад авах хэцүү. А тэмдэгтээ буруутахаас өөр аргагүй бас ганцны кейсүүд бол байгаа. Түрүү би хэллээ. Газрын тосны харилцааг ашигт малтмлын хуулиар аваад торгогдсон, шүүхэд өгсөн ийм зовлонтой асуудлууд байдгийг. Тэгэхээр энэ бүх асуудлуудыг шийдэх хүрээнд газрын тосны тухай хууль болон газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг бэлтгэхэд ер нь дуусч байна. Ойрын үед засгаар оруулаад тэгээд өргөн барьчих юм төлөвлөгөөтэй байна. Тэгэхгүй бол бид одоо яг одоогийн байгаа хууль эрх зүйн орчноор бол энэ асуудлуудыг шийдэж чадахгүй. За Бадамсрын гишүүн бол тухайн үед мөрдөгдөжсэн хууль төрмийг л мөрдүүлээл ингээл явсан. Үгүй бол өөр дээр нь бас хариуцлага тооцоолдог. А гэхдээ энд бас наан цаана ойлголцоо зохицуулахаар болохоор асуудлууд бол уг нь байсан л харагддаг. Тэгээ одоо хэдүүл засгаас өөр гарцгүй л байгаа. Том бодлого. За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Болдын уянгийн урилгаар шинжлэх ухааны технологи их сургуулийн геолог уулуурхан сургуулийн 1-р төвчний оюутнууд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Оюутнууд та бүхэндээ сурлагын өндөр амжилтыг хүсье өрөөё. Одоо яг танаас салбарын асуудал одоо
газрын тостой болох асуудал яригдж байгаа. Энэ цаг үе таавах зочилсан байна. Ер нь асуудал хүнд байна, хэцүү байна. Ер нь болохгүй болцсон юм байлээ гэд байх биш тийм ээ. Хамгийн гол нь газрын тос боловсрох үйлдвэр барьж байгаа хурдан хугацаанд түүхийдтэй тостой болмоор байна. Энэ дээр одоо засгийн газар онцгой анхаарч түүхийд тостой болох тал дээр яаралтай бас шийдэл гаргаж ажиллах ёстой шүү. Эндийг анхаарал таваарай. За наран цэцгийн алтан шагаа гişүн асуултаас